Хайр дурлал гэж яг юу юм бол заримд нь энэ насан туршийн романс байдаг бол манай өнөөдрийн Баатарт зүгээр л арьсаа чийгшүүлэх боломжтой болтой. Үйл явдал маань нэгэн хосын маш нухацтай уур амьсгал дунд эхэлнэ. Нөгөө залуу нь юу ч болоогүй юм шиг хээв нэг царайлаад миний хайр хангалтгүйсэн юм уу? Эсвэл хоёлоо зүгээр л заяаны осод биш юм болов гэж ирээл юу ч биш юм шиг ярина. Тэр байдлыг нь харсан охиных нь уур бүр дээд зэгтээ хүрээд хажуудаа уужс усаа шууд л нүүрлүүн пал хийдэл л цацаад хайчлаа. Тэгээд ч зогсохгүй чамд юу н хайр дурлал гэдэг зүйл зохихгүй гिचээд эргэж чарлгүй яваад өгөн тэр. Нөгөө залуу харин яг л усан уулган болсон юм шиг л суугаад үлдлээ те. Энэ бүх драмаг гайхан харж суусан нэг охин байна. Энэ бол манай түүхийн гол дүр. Дөнгөж 16 настай ахлах сургуулийн 1-р ангийн сурагч жижигхэн биетэй жижигэ. Хайртайсан бол яаж юм хүлж чаддсан болоо химэн гайхаад сум. Гэтэл хажууднаас нь найзын бүр нүд нь орой дээрээ гарцсан. Нөгөө залууч нь шууд л таньчихдаг. Тэгсэн уус цацуулдаг нөхөр чинь эдний сургуулийн бүр яг хажуугийн ангийнх нь хамгийн алдартай царайлаг ухаантай гэгддэг бараг л 99%-аас их төгс үнэлгээтэй сургуулийн суперод байж таарна. Манай жижигэд бол тэр залуу сургуулийн од байна уу? Сансар нисгэгч байна уу? Ерөөсөө мэддэггүй. Аргачгүй дээ. Өөрийнхөө ангийн зарим хүмүүсийн нэрийг ч мэдэхгүй явж байгаа хүн шүү дээ. Цас орцсон гадаа үнэхээр гоё. Сайхан гэрлүүг алхаж итал түрүүнд хаягддаг хүүхэд чинь гудамжинд сууж идэг. Түүний хідүүлээ эмэгт гिचээ. Гоё эмэгтэй байна. Хаягдаад бодвол эм ороод сууж байгааз жижигээч угаасаа өрөвч юм болохоор нөхцөл байдлыг ойлгоод хажууд нь очин ханад хүрэн шүү хэмээн шүхрээд илгэн. Юу ч бодлогүй зүгээр л туслах гэд хэлгсэн шүхэр нь амьдралыг нь оронгоор нь өөрчлөн гэж хэн санах вүлээ дээ. Яасан бэ гэвэл эмэгт дараа нь ангид нь ирснэ. Би чанцаа надтай үерхэж гэж авчихна. Манай хүн бүр шок. Ууган жижигээ илдгээр татгалцсан ч маргааш нь эмэгт сургуулийн өөдөнд хүлээж л байдаг. Энэ удаад ядаж өөрийгөө танилцуулъя гэж бодсон гинэ. Гэхдээ өмнө нь аль аль нь энийгээ мэдхгүй ээжиж шууд үерхий гэж авдаг бин ш. За мэдээж сургууль даяар эмэгтэйг сэтгэлээ илчилсэн нь мэдчихэв. Мэдээж одоо энд тэндгүй ховжин нилээн явж байгаа. Яадж хахад эмэгт царайлаг болохоор ховж ярих хүмүүс мөн адил их. Хүмүүсийн ярьж байгаагаар бол царайлаг хүмүүсийн сэтгэлээ илчлэл бас өөр байдаг юм гинөө. Яг л кино шиг харагдаж байгаа юм байна. Сургуулиар нь дүүрэн ямар хөрх охин байгаа бол гэсэн чинь ийм охин байхтай яах вэ гэж атаархан ярих хүмүүс ч цөөнгүй. Жижигээс аргаа бараад яагаад өөрийг нь сонгосон асуухад тэр үед шүхэр барьж өгөхт нь энэ миний заяаны юм байна гэж бодсон гинөө. Гэхдээ эмэгтэд нэг том асуудал бий. Эмэгтдээ ойртож дотносох гэсэн хүмүүс мэдээж их шүү дээ. Гэвч дотносоод жоохон яриад эхлэхээрээ бүгд зайгаа бариад холцчдیں гинэ. Тиймээс эмэгт жижигэд өөрийгөө таниулж дотносоод дараа нь дахиж бодож үзхийг хүсдэг. Маргааш нь жижигээ нилээн хүнд юм багш нарын өрөөлөө хөргөж өгөхгүйд хөлсөө урсгаал явж яхад нь али хүнд байгаа сте. Гэт эмэгт хажуунаас нь гинэт гарч ирээд тусалж идэг. Яг л супер баатар шиг. Тэгсэн жижигээ нүдэндээ ч итгэж чадахгүй гацна. Нөгөө эмэгт чинь үсээ богино сулсан байж штэ. Өчигдөр яалцчгүй жижигийн дуртай усны засалтыг учиргүй асуугаад байхаар нь жижигээ богинохон илүү амар гिचхгүй юу? Зүгээр л нээх их юм бодолгүй өөртөө амар санагддгаа хэлсэн биш. Шууд л тайрлцсан байдаг шүү. Та нарт эмэгтийн урт ус нь гоё нөө? Эсвэл богино ус нь илүү гоё зогшин гэж бодож байна уу? Доор комент бичээрэй. Эхлээд гадаад үзмжээрээ таалагдъя гэж бодоод тайрчхаж. Тэгжээ цал цайны цаг болоход манай жижигийн найзуудынх нь нэг нь клубын ажилтай болоод нөгөөх нь найз залуутайгаа хоол идэнэ гээд бүгд ажилтай болоод явчихна. Манай хүн яг ганцаараа хоолоо идэх гээд л бэжсэн чинь эмэгт хамт хооллохоор хүрээд ирдэг. Бас зүгээр ч нэг ирэхгүй. Жижигийн хараад баг арааныхан шүүс асгарах гэж байсан. Сургуулийн мантон бузыг нь авчирсан байдаг. Бүр болоогүй. Жижигийг содон юмд дургу байх гэж бодоод нөгөө эмгээ хүртэл авцсан байдаг. Жижигээч өөрт нь таалагдах гэж ингэж их хичээж өөрийгөө огт бодохгүй байгаад нь нилээн санаа зовж эхэлнэ. Дараа нь биеийн тамирын хичээл дээр ангийнх нь нэг охин жижигээс түр хавчаарыг нь зээлж авсан боловч харамсалтай нэгийг нь гадаа гүйж агаад унгаачихдаг. Хаана унгааснаа мэдэхгүй болохоор их санаан зовсон бололтой. Жижигээс бүр байцэгээл ууршилт гуйгаад л байдаг. Хичээлээ тараад эмэгт хамт явахаар иртэл жижигээ хавчаараа хайж байгаа штэ. Тэгэл удаж магадгүй болохоор эмэгтийг төрүүлээд явчих гэсэн биш. Нэмээд бүр цаас ороод хүүтэн болчоор нь за судлаа юм байна л да гэж бодоод маргааш нь хайхаар болдог. Жижигээ бол зүгээрээгээд л нөгөө охинд уурсан юм алга. Өглөө эрт очиж хайндаа гэсэн л ухааны юм бодоод байжсэн чинь гинэт орой эмэгт залгаж ийн. Үгүй яах ч байгаа юм болоо гэсэн чинь чиний хавчаар бантагтай юу? Үгүй тэгвэл энэ биш л юм байх. Гэдий манай хүн яг юу болоод орой
авчаар асуугаад байна да гэж гайхаад нэг зүйлийг сэжиглэж эхэлнэ. Арай энэ хүйтэнд одоо болтол хайгаад байгаа юм шүү дээ. Хэдий тийм байх магадлал бага ч гэсэн тэр хүн бол яалчгүй бүхнийг хийхээс буцахгүй эмэгчүүд ээ. Тэгэхээр магадгүй л гэсэн үг. Жижигэ бүр хамаг хурдаараа хувцас өмсөөд гараад л гүйчихнэ. Чалхаараа хурдсаар сургууль дээрээ хүрээд иртэл зарай байхгүй л хүдэ те гэж горьсон ч юу вэ? Нэрээ бүр өвдүүлчихсэн. Хавчаарыг нь хайж идэг. Бүр сургуулийнхаа форумтэй. Тэгэхээр хараагүй энд хавчаарыг нь хайгаад үлдсэн байдаг. Хамаг хувцас нь орчихсон хэрнээ өөртөө огт санаа зовхгүй. Жижиг харангуутаа л даарчин. Йов гээл идэг. Өө чи ирчихэж байгаа мó? Гинти бэлэг барь гэж утсан юмсан. Гээл инээж зогсно. Тэр зөвхөн жижигийг л яаж баярлуулахаа бодож идэг. Бэлийн цас хайрагдаад гар нь бүр хүүхүйтэн болчихсон. Тэгээд болоогүй. Чи санаа зовлтгүй явжий. Бод яг энэ хэсгийг хайгаал боллоо гэд үргэлжлүүлээд хайх гэж идэг. Юу гэж жижигээ хайлгуулж байх вэ? Түүний шууд дагуулад багш нарын өрөөрөө орчин. Хүнжил альчуур аван түүнийг жоохонч болов дулаацуулах гэж үзнэ. Гэхдээ бас зүгээр байхгүй. Жижигэ түүнийг баахан загнаад авна. Хэрв нэг л жарах юм бол хайр дурлалтай учрахгүй үстэй. Хоёулаа хамтдаа зүтгэх ёстой гэд хөөрхөн санаан зовоод байгаамаа. Тэгсэн хэд хоног эмэгт сургууль дээр ирэхгүй байж байт гинэт ирснэ. Нөгөө хавчаарыг нь өгдөг. Цас сайлсны дараа дахиж хайж ичнийг юм олсон жижигэ нэг ч зүйлээ зүгээр хаяхгүй. Бүгдийг нь нандинаж хэрэлдэг болохоор энэ хавчаар их чухал гэдгийг тэр мэдж байж л дээ. Тэгсэн жижигэ бас эмэгтийн өрөөсөө эмгийг нь гаргаад ирнэ. Эмэгт өмнө нь жижигэд зориулж эмгээ тайлж явахдаа нэгийг нь унгаацсан байдаг. Жижигэ эмэгттэй байхдаа ерөөсөө өмнө нь мэдэрж байгаагүй. Сонин зүйлийг мэдэрч энэ хайр мөн үү биш үү гэдэгтээ эргэлзэж идэг. Хэдий хайр биш байсан ч аль аль нь хамт байхдаа үнэхээр л жаргалтай байдаг. Өмнө нь эмэгт манай охинд нэг сонирхолтой санал тавьж исэн. Тэр нь юу гэсэн гээч? Юу ч гэсэн. Дурлах уу үгүй юу гэдгийг нь үзэхээр түр үерхэх санал илаа. Тэгсэн чинь жижигэ тэр саналыг нь сая л нэг юм зөвшөөрч надтай үерх юм уу гэж асуудаг байгаа. Нөгөөт нь бүр баярлсан да. Үгч дугарч чадахгүй штэ. Ингээд манай жижигэ амьдралдаа анх удаага хүнтэй үерхэж албан ёсоор хос болцгоо. Манай эмэгт тэгж яагаад бас их халамжтай залуу шүү. Жижигийг даарч байгааг нь доорхноо мэдчихэд өөрийнхөө бэлийг тайлаад өгтөл. Жижигээ иймэрхүү халамжинд дасаагүй болохоорооч тэрөө яахаа мэдгүй сандарч зүгээр би усад дулаахан байдий гэд татгалзчихна. Гэтэ дараа нь бусад тосуудыг хараад арай буруу юм хийгээд эмэгтэйг эвгүй байдалд оруулж чаагүй байгаа даа гэд бөөн бодолд орно. Тэгээд цаашид ингэж ичгэвтер байдалд оруулахын тулд үерхэлтэй баримтлах бодлого ярилцъя гэж авна. Бараг гэрээ байгуулах нэ. Эмэгт жижигийн төлөө бүр шүнжин нойргүй суужгаад урилгын шалгалтанд ирж магадгүй гэсэн чухал асуултуудыг дэвтэр дээрээ бичээд бэлдчихсэн байдаг. Бүр яалцчгүй сургуулийн ухаантай од гээгддэг хүн юм да. Гэхдээ шүнжин суусан болохоор нүд нь бүр хөхөрчихсэн байдаг. Бас болоогүй. Өглөө болгон эмэгт жижигээс төрүүлж ирчгээд хүлээж идэг. Баян хүлээлгээд байхаар жижигийн санаан зовоод "За яхав дээ, нэг удаа ч болтгой төрүүлээд очижээ" гэд гэрээсээ бүр гардгаас 30 минутын өмнө гараад явлаа. Тэгсэн чи юу вэ? Эмэгт зогсож л байна. За яхав дараагийн удаа 45 минутын өмнө гарлаа. Арай чи эмэгт ирээгүй л хөдөө гэсэн бас л зогсож байна. Бүр 1 цагийн өмнө очисон ч зогсож л байдаг. Энэ одоо хэдэн цагт гарч ирд юм бол бүр гайхаад хизээ ирснийг нь асуугаад 4 сая ирлээ гэсэн ч харваас ирээд удаж байгаа нь царайнаас нь л харагд. Жижигээ ханаад хүрчихэн штэ гэж сануулсан ч эмэгтэд бол жижигээтэй хамт байгаа тэр хугацаа нь хамгийн чухал байлаа. Эцэст нь жижигээ бүр 2 цагийн өмнө гараад ирнэ. За одоо бол арай ч ирээгүй байлгүүдээ гээд очтол ашгүй нэрэл ирээгүй байна. Хичээж нэг юм эмэгтэйс төрүүлээд ирлээ шүү. Тэгээд эмэгтэйг хүлээх зураа. Ямар царай гаргах бол инех болов, уурлах болов, баярлах юм болов гэдэл дотроо төсөөлөөд бодоод 5 минут хүрвүүгүй юу. Эмэгт хүрээд ирнэ. Эмэгт чинь бүр ийм эртнээс хүлээж идэм бэ штэ. Тэгээд жижигээ өөрийг нь бодоод хүлээж байгааг хараад бас амьдралдаа анх удаага хин нэгнийг хүлээл гэж үзэж байгаа болохоор ч тэрөө үнэхээр л их баярлна. Одоо хичээл эхлэхэд нилээн эрт. Бас гадаа хүйтэн байгаа болохоор дулаа цаар нэг тишээ орцгоно. Тэгээд тэр хоёр хоёулаа хамт хийж үзмээр байгаа зүйлсээ нэгэн дэвтэр дээр бичиж байхаар болно. Эхний ээлжинд жижигээ хичээл тараад автобусны буудлын урдах дэлгүүрээс амттаа авч ид. Бас нэгэндээ таалагддаг амттаа өгөх гээд биччихэж. Одоо харин эмэгтийн бичгээлж. Бичсэн нь жижигээ харснаа амархан юм биш үү? Чи шуналгүй юм а гинэ. Эмэгт юу гэж бичсэн гэж бодож байна? Тэр зүгээр л гар гараасаа хөтөлцөөд хамт алгах гэсэн хүсэл өгдөг. Ийхүү баг багаар татнасаар хамт байх нь тэдний хувьд зүгээр ч нэг энгийн зүйл юм шиг болсон байдаг. Тэгжээт л удалгүй 100 сарч боллоо. Жижигийн найз нь 100 сараар уулзаж амжихгүйгээд билийг нь урьдчилаад өгчихнө. Мөн жижигийн эмэгт хоёр чинь анх энэ туршилтын үерхлээ 100 сар хүртэл гэж тохирсон шүү дээ. Тэгэхээр одоо яах юм бол жижигийн эмэгт хоёр чинь
Анх энэ туршилтын үерхлээ 100 сар хүртэл гэж тохирсон шүү дээ. Тэгэхээр одоо яах юм бол сунгаж жинхнээс үерхэх болов. Аль эсвэл үерхээ болох юм болов? Жижигэд бол эмэгтэй хамт байхад нь цаг хугацаа удаашраад бүх зүйл тайван болчихдог юм шиг санагддаг. Бас одоо ингээд болно гэхээр гунигтай санагдаж байгаа ч энийгээ яг хайртай болохоор тэрөө үгүй юу гэдгийг эргэлзэж л байдаг. Хичээл тараад ууг нь эмэгтэйг төрүүлээд явжээ гэсэн ч нөгөөх нь хүлээж л байлгүй яхав дээ. Яг тэр үед сургуулийнх нь хүүхдүүд харснаа эмэгтэй найз охин мингийн охин гэж бодоагүй ш. Гэт бүр яг хажууд нь ижил муулаад гардیں۔ Тэгэнгүүт эмэгт яг юугээ балаараад байгаа юм бэ гэсэн шиг харцаар нэг хараал нөгөө эдийг дуугаа олгоод явуулчихна. 100 сарын баяраар яаж тэмдэглэх талаар ярилцахаар эмэгтэйн гэр рүү очихоор болно. Тэгсэн эмэгтэйн гэр бүр маш цэвэрхэн юм аа. Гэрийнх нь ихэхдээ гадаадад байдаг. Аав ээж хоёр нь хоёулаа эмч хүмүүс юм байна. Харин эмээ нь амралтын өдрөөр ирж эмэгтэйг хардаг юм. Эмэгтэйн талаар өстой юм л мэдэж авлаа да. Цай болтол жижигэ эмэгтэй өрөөг нь сонирхож үзчихсэн чинь нэг шүүгэн ганцаархнаа өшгтөө байхыг хараад яалцчгүй сонирхол нь төрөөд нэг гэтэл болохгүй шүү. Гэл гинэт эмэгт гараад ирнэ. Энэ булан чинь жижигийн бул юм гинэ. Төрөөхөн л нээж болохгүй гэжсэн юм чинь хэрэг үзхийг хүчивэл нээж болно. Сэнж жижигээ энэ удаадаа нээхэ бэлдэг. Жижигээ энэ туршилтаа дуусгаад хэрэг эмэгтэд хайртай биш байх юм бол зүгээр сайн найзууд бай гэсэн санал гаргана. Гэвч эмэгтэд жижигтэй найзууд хэвээр үлдэх ямар ч сонирхол байдаггүй. Учир нь найзууд хуурамч, хол хөндий байдаг юм шиг санагддаг болохоор тэр. Тиймээс хэрв туршилтын үерхлээ бүр мөсөн дуусгавал жижигэд дахиж харагдахгүй л гэж амлал. Жижигэд яг хайртай юу үгүй юу гэдгийг баталж мэдхийн тулд өмсөж болох гэдэг. Тэгтээ бас юу ч болоогүй юм шиг. Зүгээр л догтлох нь яах нь гэхийг үзэх гээд л асууж байгаа хэрэг. Учир нь найз Яганагийнх нь найз залуу баахан хайр дурлалын юм ярьжгаад жижигийн толгойг нь эргүүлчихэж тэгвэл нүдэн анч гижийн Ягана энэ ч одоо нэр өмсөж байгаа юм бах та. Гэтэл эмэгт хайртайгүйгээ мэдхгүй үнтэйгээ ийм зүйл хийж болохгүй шүү дээ гэд үнсэлгүй зогсоно. Яалтчгүй боловсон ухаантай хүн юм да. Хэдий энэ үнсэлт нь жижигэд юу ч биш. Зүгээр сэтгэлээ шалгах шалгалт маягийн зүйл байсан ч эмэгтэд бол шал өөр маш чухал зүйл шүү дээ. Зүгээр гарнаас нь хөдлөхөд л догтлоод сүйд болдог хүн юм. Чин үнсэл бол үнэхээр л нандин зүйл байдаг. Тэгсэн төрөөхөн л үнсгүйгээд байсан хүн чинь ойртоод идэв. Яах гээд байна? Үнсгээд байна уу да гэсэн чинь халуураад ухаан алдаад аргагүй штэ. Манай хүн жижиг хүүтэнд байнга төрүүл ирж хүлээдэг байсан болохоор ханаа төрчихсөн байдаг. Хэдий халуунтай байсан ч жижигэд мэддэхгүй тул зүгээр юм шиг байгаад байж л 100 сарын баяраар цуг байна гэж тохиролцсон ч эмэгтэйн бие нь өвдсөн болохоор яалтчгүй өмнөх шигээ жижигээ дүүгийнхаа тоглолтыг үзээд юм хуманд нь тусалсан шигээ байжгаад уцаа нэг харсан чинь эмэгтэйс баахан дуудлага мессежүүд ирсэн байдаг. Тэрийг нь харчаал сандраад гялс эргүүлээ залгасан чинь эмэгтэйнд хүрээд ирчихсэн байдаг. Жижиг уцаа авахгүй болохоор нь өмнө нь 100 сараар дүүгийнхээ тоглолтыг үздэг гэдгийг нь гинэт санаад гэрийнх нь ойролцоо ганц нээлттэй байгаа. Энэ газар руу шууд л хүрээд ирсэн байдаг. Жижигээ өөрт нь зөвшөөрсөн ч бай, зөвшөөрөөгүй ч бай. Ямар ч хариулт өгөх байсан хамаагүй. Яг энэ 100 сарын баяраа хамтдаа гоё дурсамж үлдээхээр болцгоно. Энэ туршилтын үерхлийн хугацаанд жижигийн ойлгосон зүйл нь манай эмэгт үнэхээр илдэг. Хичээнгүй. Бүр дэндүү хичээнгүй болохоор хүний төсөөлөөчгүй зүйлсийг хийдэг. Номонд дуртай, хичээл заахтаа ч маш сайн гэдгийг нь үнэхээр сайн ойлгов. Тэгээд очисон газарт нь улс улсын гой хоолнууд байх бөгөөд ястай төрөл төрлөөс нь л идэж гарна штэ. Жижиг хоол гэвэл нугасгүй учраас үнэхээр гой байгаа болтой. Тэнд байгаа бүхэл гой тоглоомон дээр тоглож амттай зүйлс идэж баахан л хөвжөлдөөд авна. Сүүлдэн тэр хоёр мөсөн дээр гулхаар болно. Жижиг бол гулгаж чаддаггүй. Бүр айгаад эмэгтэйс салахгүй атгаастай. Үнэхээр гой байсан чинь гинэтхэн бүх гэрлүүд нь унтарчдаг байгаа. Уг нь хаах болоогүй байсан чинь яач хаа гэсэн төрсөн өдрийн мэнд жижигэ. Өнөөдөр жижигийн төрсөн өдөр байж л дээ. Өмнө нь бол түүний төрсөн өдөр зүгээр л өвлийн амралт. 100 сарын баярын өдөр. Бас дүүгийнх нь ганцаараа гялалцдаг өдөр байсан бол өнөөдөр харин төрсөн өдрийг нь утгаар нь маш гоё, мартагдахааргүй зөвхөн жижигэд зориулж тэмдэглэж өгдөг. Жижигэд хэрв цаашдаа хүнд дурлахаар бол заавал эмэгтэл дурлана гэж хүсэж байгаагаа мэддэг. Энэ хайртай болоод байгаа юм шүү. 100 сарын дараа төмд бөөндөө найзуудаараа уулзахаар болно. Жижигээ эмэгт хоёр өмнөх шигээ туршилтын үерхлээ үргэлжлүүлэхээр болсон бөгөөд цааш нь дахиж сунгаж байгаа бололтой. За тэгээд жижигээ Яганатаа ирчгээд бусдаагаа хүлээж идэг бол эмэгт айл үжээнээ ирчихсэн. Байлгүй яах вэ? Жижигээ гадаа хүүтэн учраас бити гадаа зогсчихъя гэсэн болохоор
Эмэгт тэр дотор нь юм үзэл хүлээж идэг. Удалгүй араас нь Яганагийн найз залуу ирснээр хүмүүс маань бүгд бүрдлээ. Яганагийн найз залуу эмэгт рүү хараад найдлаа шүү гэсэн чинь химэлээ гэж авдгийн. Ууг нь энэ хоёр чинь нэг ангийн байгаа штэ. Гэхдээ эмэгт танихгүй нь аргагүй байх уу? Ангидаа хүмүүстэй нийлдэггүй. Яг л над руу битгий орт гэж байгаа юм шиг аавраа цацруулдаг нэг. За тэгээд тэнд цугласан 3 охин нь хамтдаа амттан ундаа авахар болж эрэгтэйчүүд нь хачир цуглуулахаар хуваагдаад явцгаана. Тэгсэн чинь тийм найз залуу чинь жижигэд өмнө үнсэлцэх юм бол яан маань гэсэн бас юм ярьсан штэ. Тэрийг нь эмэгт мэдчихэж жижигээс бусд нь сайхан сэтгэл гаргадаггүй. Нэг л ууртай юм шиг харагддаг хүн шүү дээ. Битгий садаалаар гэж хатуухан хэлчихэл явчих. Нөгөөд дээрээ ганцхан Яганагийн найз залуу л ирдэг. Эмэгтэйг уурлаад юм уу гомдоод ч юм уу явчлаа гэж бодоод айсандаа жижиг араас нь хамаг хурдаараа л гүгээд тэгсэн. Зүгээр л тэнд нэгэн настай хүнд тусалж идэг. Эмэгт нөгөөд дээрээ буцаж очихостойг мэдчихсэн ч жижигээтэй төрч болов. Хоёулахнаа баймаар санагдаад болдоггүй. Тэгээд нөгөө хэд дээрээ очихоос өмнө эмэгт жаахан өөрийгөө цэнэглээд авна. Ингэж цэнгэлдэм бэ штэ. Жижиг нэг л сонирн болчих. Хичээд байгаа ч юм шиг, доглоод байгаа ч юм шиг. Өөрөө ч яг юу болоод байгаагаа ойлгохгүй байна. Ууг нь ихэндээ эмэгт найзуудтай нь байхдаа дургүй байсан ч яг хамт байгаад хамт явж үзээр байсан чинь тийм ч муухай биш гэж бодсон бололтой. Гэхдээ жижигтэй л хоёулахнаа хамт байхыг хүсэж тэр л хамгийн гоё нь хэвээрээ. Удалгүй жижигээ цагийн ажил хийдэг болно. Ажилдаг газар нь номны дэлгүүр. Энэ нь ч бас учиртай. Яагаад заавал номын дэлгүүр вэ гэвэл эмэгт жижиг хүлээх болгондоо ер нь л дандаа ном уншдаг. Тийм болохоор ч номын дэлгүүрт ажиллаж эмэгтийг илүү сайн ойлгоё гэж босноо тэр. Эмэгт ч жижиг ажиллаж байгааг мэдээд түүнийг харахын тулд эмэгт энд ирэхгүй бол алдас олох илгүй дээ. Тиймээс нэгэн тэрсний хамт харьцахаар болно. Гэхдээ тарах хаа байсан болоогүй. Одоо дөнгөж 6 болж байгаа бол тэдний ажил 8-аас тарна. Арай удаа хүлээх юм биш үү гэсэн ч номоо уншаад хүлээж яал гэ. Номоо уншаад хүлээгээл. Ашгүй гэж нэг юм жижигэж тарлаа. Тэгсэн бүр харанхуй болч хүлээх нь эмэгтэй хувьд аль хэдийн яшигтай ажил биш. Харин ч жижигэтэй хамт байх шалтгаан болсон байд. Дараа нь дахиад л хүлээн. Жижиг хэдий хэрэггүй би өөрөө харьцах гэж хэлэх гэсэн ч эмэгтэйд хамт байгаа цаг нь ямар их утга учиртай. Нандин зүйл гэдгийг нь маш сайн ойлгож мэддэг болсон учраас тэгвэл хүргээд өгөөч гэсэн чинь нэрэл баярлж идэг шүү. Тэрийг нь жижигэн анзаарч найз охины хийдэг зүйлсийг хийж эхлэв. Одоо л нэг юм болж ин доо гэд бас баярлаад байна. Тэгээд гэрт нь хүргэж ирсэн чинь ээж дүү хоёртой улаан үрээрээ таарчихдаг. Эмэгт ч яг явах гэж хаад ээж нь "Хүй, хоол ичээд яваачтай" гэснээр эмэгт төр үлдэхээр боллоо. Жижигийн өрөөнд хоолоо хүлээж суух зураа эмэгт хүсэл бичдэг нандин дэвтэр дээрээ нэгэн зүйлийг бичдэг. Тэр нь юу вэ гэвэл жижигийн багийн зургийг нь харах. Зургийг нь олоод харсан чи бүр бөөн баяр. Хөөхнийг нь гайхаад бүр уянгалаад суучихсан шүү дээ. Тэгтээ жижигийн урд устай байх үеийн зургийг нь харчаад "Хөөх урд ус цогт юм байна штэ" гэж магтаад "Чи үсээ дахиж ургуулах юм уу?" гэж асуухад "Үгүй" гэж шууд л хэлчихнэ. Ургуулъя гэсэн нэг ч бодол байхгүй болтой. Үүнээс болоод өрөөний уур амьсгал гинэт нэг л сонирн болчихно. Жижиг яг яагаад уур амьсгал сонирн босныг арай гэж нэг юм ойлгож авна. Учир нь жижиг өөрөө эмэгтийн талаар бүх зүйлийг нь мэдхийг хүсдэгч өөрийнхөө талаар ярьдаггүй. Нэг талаараа бүр амиа бодсон юм шиг зан гаргаад байснаа ухаарна. Тиймээс жижигэн эмэгтэд яагаад номын санд ажиллаж байгаагаа бас яагаад үсээ огт ургуулахгүй байгаа талаараа нэг нүгүү хэлж өгнө. Учир нь бага ангид байхад нь түүний хамгийн сайн найз үсийг нь хайж арчилсан байж л дээ. Тэрнээс хойш үсээ ерөөсөө ургуулаагүй байдаг. Жижигээ тэр үед найзаагаа гомдоочихсноо мэдгүй явсаар агаад ингэсэн гэж бодон уурлах биш харин ч бид хоёр тэнцсэн гэж боддөг юм байна. Эмэгт ч жижигээг ингэж өөрийнхөө нууцыг нээж өөрийнхөө талаар чин сэтгэлээсээ хэлж өгсөнд нь үнэхээр их баярлана. Жижигийн ажлын газар их чинь дээр эмэгтэйг харчаад учир зүггүй асуугаад нэг л жогтой байгаадсэн чинь энэ удаад бүр жижигээс танилцуулж өгөхийг хүснэ. Гэхдээ зүгээр л гоё найзууд болмоор байгаамаа гэж хэлдэгч Ягана бол "Унаа чи яг дурлчих. Унаа чи бүр батаараа хайртай болсон юм байна" гэд буруу ойлгуулчих нөө. Хэрвээ ажлынхаа газрын ихчийн саналыг нь татгалзвал тэр ихтэйгээ муухай харилцаатай болчих. Бүр эмэгтэйс "Чи юу найзтай болохыг хүсэж гинүү?" гэж хүртэл асуугаад толгой нь эргэж будилж арих. "Би жинхэнэ найз охин биш хэрнээ. Тэрний өмнөөс шийдэх хэрэг надад байхгүй гэд бодож төрсөн хичээсээ очиж зөвлөгөө авдаг. Хүнийг хизээж гомдоохгүй амьдрна гэдэг чинь шал худлаа штэ. Тийм болохоор чи зөвөр өөрийнхөө хувьд хамгийн чухал гэсэн хүнийг л зоригтой сонго гэж мэрэгэн зөвлөгөө өгнө. Байн хоолоо иддэг газартаа иртэл нэг л хүйцээ гэдэг шүү. Гайхаад харсан чинь дээврийн хаалга нь онгорхой идэв.
Азны эмгээл жижигийг гараад очисон чинь гинэт хүчтэй салхинд дээрх нь хаалга нь бүр тас хийгээл хаагдчихна. Мэдээж киноны дүрмийн дагуу хаалга нь түгжигдчихэв. Ядчихад цаг агаар нь нэлийн хүйтэн байсныг ч хэлэх үү. Жижигээ тэнд даарсандаа чичирч эхэлнэ. Эмэгт жижигийг даарч байгааг хараад сандарсандаа юу өмсчихсэн цамцаа тайлаад өгөх нэ. Гэвч жижигээ түүнийг болиулаад аль нь даарахааргүй арга олно. Тэр нь энэ. Гэтэ нээрэл цамцаа тайлж өгснөөс дээр арга байна да. Тэгэх зураа жижигээс ойрд яагаад өөрөөс нь зүхтаад байгааг нь асуучихна. Ажлын газрынх нь нэгч өөрийг нь танилцуулахыг хүссэн. Тэрнээс нь болоод сонирн байсан гэдэл хамаг зүйлээ хэлчихдэг. Эмэгт гэхдээ энийг маш хурдан асуудлыг нь шийдчихнэ. Тэгвэл би тэр ихчээс ч өөрөө татгалзчихъя л та. Яалцчгүй аль таалыг нь гомдоохгүй маш гоё арга байдаг. Тэгсэн энэ хоёр чинь дээр хүйтэнд ингээд бидээ наалцсан байгаа штэ. Тэгсний үнслээ. Гэтэл яг тэр үед нь жижигийн найзууд нь бүр сандарчихсан. Бөөндөө гүйлдээд ирдээ. Энд байгааг нь яаж мэдсэн болоо гэсэн чинь жижигээ төгжигдснийхаа дараагаар найзуудтай хэлсэн байдаг. Гэхдээ маш сонирхолтой нь тэр дээврийн хаалга нь үнийн эрэхтэй ерөөсөө төгжигдээгүй байж таарна. Би зүгээр л жоохон ч болов жижигтэй хойлно яхахыг хүссэн юм аа. Гинэ. Тэгж яагаад бас энэ нэмэгт чинь жижигээ хургаан хуурчихж штэ. За ингээд хос маань албан ёсоор жинхэнэ болзоонд явахар болдог. Энэ удаад жижигээ өөрөө хамаг зүйлсийг хариуцаж болзоог газарчлахаар төлөвлөгөө зохионо. Түүний төлөвлөгөө нь хамт кино үзэн, кино дуусгаад хоолнд орно. Тэгээд хамгийн сүүлд нь дурсгалтай гоё зураг даруул. Анх удаага болж байгаа болохоор замдаа сандрах вэ, бүтлгүүцчих вэ гэж айсандаа өөртөө бүр баахан зөвлөгөө хүртэл бэлтжчихсэн байд. Караоке орвол заавал хоёулаа мэддэг дуу тавь. Тэгээд нөгөөнийхөө сонирхтой зүйлийг маш сайн олж мэдгээд биччихжээ. Болзооны явцад жижигийн өнөөх бичсэн төлөвлөгөөнийхэн дагуу биш нэлээд будилж явсан ч гэсэн. Тэд олон гоё газруудаар хөгжилтэй мартагдашгүй цагийг хамтдаа өнгөрөөж чаддаг. Ботоор зөндөө зугаалж дуусаад харих замдаа анх уулзж исэн газартаа ирчихсэн байдаг. Тиймээс тэндээ сууж элдвийг ярилцахаар болно. Эмэгтэй хамт болж исэн бусад найз охид нь болзооны дараа ямар сонио өдрөсөн бэ? Өстой сонирн болзойлаа. Гэдэл гомдолдог байсан бол жижигээ шал эсэргээрээ. Өнөөдөр үнэхээр гоёлаа гэж хэлсэн нь эмэгтэйг үнэхээр их баярлуулдаг. Гэтэл тоглож исэн хүүхдүүдийн бөмбөг нь яг манай хоёр руу чиглээд ирлээ шүү. Эмэгч жижигээ хамгаалахын тулд гяс үнийг биеэрээ таглаад тэрч авсан ч өөрөө хусуулаад ухаалцчихна. Жижигээ маргааш нь болсон гэд оройжонгой унтаагүй бол эмэгт бүр уржигдраас нь эхлээд л жижигээтэй уулзна гэд унтаагүй байдаг. Тэрнээсээ болоод ядарсандаа ухаалцсан нь. Жижигээ сандарсандаа өвдгөн дээрээ хөвтүүлчих. Эмэгт чинь өвдгөн дээр нь хөвтөж байгаагаа мэдчихэд бүр сүйдээ. Жижигээ гэртээ эмэгтэйг жоохон хөвтүүлэх гэсэн ч жижигийн өвөр дээр нь хөвтгийг л хүсдэг. Жижигээ явж одоо л тэр сэтгэл хөдлөө хайр байсан гэдгийг нь ухаарлаа да. Тэгээд хэлхийг хүссэн ч зориг нь хүрэхгүй байна уу? Яагаад вэ? Эргэж буцаал хэлж чаддаггүй. Нөгөө би яна гэдэл зөндөө л оролдоод байгаа хэрнээ эцснээсээ болоод бүр огт болж өгдөггүй. Хайртай гэдэг үгээ хэлж чадахгүй зөндөө л гацж өгөндөө. Тэгсээр агаад тэр үгээ хэлж чадалгүй баахан дотроо бодол болон шаналсан юм. Ажил дээрээ байж итал бага ангийнхан найз шинээр ажилд нь орж ирдэг. Жижигийн бага ангид байхдаа өсийг нь хайчилж исэн өнөөх найз нь энэ яавд чинь сайн байж л дээ. Тэгээл жижигээ нэгэл сонирн байгаад идэг. Ажлаа тараад явж явахдаа бага анги төгсөх үед чиний царай нэг л өөр исэн. Нэг л гомдсон ч юм шиг чи зүгээр үү гэдэл ярьж өгнө. Жижигийн царай нэг л сонирн болсноо. Зугтан холгүй би зүгээр шууд гараад явчихна. Яав хараа араас нь ярилцах гээд гараад явтал эмэгт хүлээж байгаа штэ. Тиймээс яавг зогсоогоод яагаад охин хүүхдээ араас дагаад байгаа? Гаш донтой юм гээ ширүүхэн л асан. Яавч найз залуу гэдгийг нь доорхноо мэдээд уушлаарэ. Би бага ангийнхан найз нагамаа. Зүгээр жоохон ярилцахыг хүссэн гэхүүдээ гэд буруу ойлголтыг нь тайлбарлаж өгнө. Гэвч эмэгт зүгээр орхисонгүй. Тэр өдрөөс хойш жижигийн ажил таранх болгонд нь байнга хүлээдэг болж бүр сүлдээ ажил дээр нь хүртэл байнга л байж идэг болно. Яавг жижигээтэй ойртуулахгүй гээд за баараг л манаа зогсчихно. Жижигийн санаан зовоод ингээд байнга ирж болох юм уу да гээд ууг нь эмэгттэй санаан зовоод чи арай л хэрэг байгаа юм шүү гэсэн биш. Нөгөөт нь гомдчих нь уу? Тийм байх нэ. Намайг уучлаарай. Гэсээр л нөгөөх нь яваад өглөө. Дараа нь жижиг эмэгтэйг аргатахаар гэрлүүгээ харих замдаа сургуулийн тойруу замаар бүр маш удаан алхангаа доторх хамаг зүйлээ нээж ярилцдаг. Хэрвээ жижиг ирээдүйд өөр нэгэн дурлаад бүр
өөрт нь үнэхээр тохирсон үнтэй учирчвал яана гэж санаа зовж ийсэнгаа нуулгүй хэлдэг. Жижигч эмэгтэй өөрийг нь алдчих уу гэсэн. Тэрхүү айдас хайрыг нь мэдээд тэхэлсэлгүй ухас хийгээд л эмэгтэйг тэрвэрэд авна. Яг өмнө цэнгэлжсэн шиг л цэнгэлж өгөндөө. Хэрэг би хэн нэгэнд дурлахаар бол тэр хүнийг чи байгаасаа гэж үнэхээр их хүсэж байна. Энэхүү хүслээ хэлэхэд уур айдас нь алга болд. Овоо нэгэм тайвшрах шиг боллоо. За тэгсээр Валентинч бол тэр өдрөөр энэ хоёр маань болсоор болно. Мэдээж Валентин болохоор жижигэ эмэгтэйд яг юу өхүү гэж эргэлзсэний эцэс ажлынхантайгаа яг дээр нэдэг амттангийн дэлгүүр орохоор болно. Тэнд нь арааны шүс гойжулмаар амттангууд хаа сайгүй. Ууг нь анх удаага Валентинаар бэлэг өгч байгаа юм чинь өөрөө гараараа хийгээд өгвөл гойч гэсэн. Хэрэг муухай амттай болсон ч гэсэн хамаагүй эмэгт ерөөсөө муухай болсон гэн хэлэхгүй. Гой янаал гих болохоор энэ удаадаа худалдаж авахар шийднэ. Болзооны өдөр жижигэ бүр догтлоод цагаасаа төрүүлээд хүрээд ирчихдэг. Ууг нь манай эмэгт чинь хизээж хозордгоо. Бүр төрүүлээд ирчихдэг хүн штэ. Гэтэ энэ удаад арай л ирээгүй байдаг. За яах вэ? Байнга төрүүлээд ирнэ гэж ч юу аах вэ гэж бодсон чинь уушлаараа жижигэ хоёлаа цагийн дараа уулзч болох уу? Гэдий жижигч гайхан штэ. Хизээж ингэж хоцордгүй хүн чинь бүр цагаа хойшлуулъя гэхээр санаан зовоол байдаг. Эмэгт ууг нь жижиг зүгээр гэртээ хүлээжий гэсэн ч жижигийн зөрүүд зан нь хөдлөөд эмэгтийн гэрлөө явчихна. Эмэгт хараад байжээ гэсэн ч хүрээд ирсэн байгаад нь бүр гайхаад бантаал хаалгаан голгосон чинь эмэгт толгооноосоо хөл хүртлээ. Бүр нийл шихлаад болчихсон. Гал тоогоо нь бүр яг л дайны талбар шиг болцсон байдаг. Цаатах чинь амхандаа жижигэдээ өөрөө бэлөө хийж өгөх гээл хичээсэн нь энэ байж л дээ. Ууг нь бүр бүтэн 7 хоногийн өмнөөс эхэлж нууцаар бэлцээрнэ. Өнөөх өндөгний шарыг нь цагаанаас нь салах гээд хамаг цагаа өрчгөж гал тоогоонд бүр нийл гурил шоколад болоод замбраагүй болчихсон өөрөө ч амтдаг хийж чадахгүй байгаадаа урам нь хуураад гутарчсан зогсчихоор нь зүгээрээ чи бүх зүйлийг хийж чаддаг мөртлөө чаддаггүй зүйлдээ хичээнгүй л сэтгэлээсээ ингэж сурах гэж хичээж байгаа чинь үнэхээр мундаг. Би ийм байдал чинь хайртай. Өмнө нь хичээгээд хайртай гэдэг үгээ ерөөсөө хэлж чадахгүй гацаад исэн чинь ашгүй нэг юм хэлж чадлаа штэ. Эмэгт бүр баярлцсан. Энэ улайцанг нь хараач штэ. Ашгүй тэд хамтарч хийгээд үнэхээр гоё амттай билүүсэн мэд. Энэ хоёр тэгж жагаад анх удаага хийж байгаа гэхэд үнэхээр амттай билүү хийшлээ дээ. Амттангаа хүлээх зураа. Жижигэ яагаад үсээ ургуулахгүй байгаагийнхаа жинхэнэ нууцыг тайлбарлаж өгдөг. Учир нь юу вэ гэвэл бага ангид байхад нь сургуулаар жижигэ сайн найзынхаа хайртай өгөнд нь сайн болцсон гэх цуурхал тархчихсан болохоор найз нь жижигээс асуув штэ үнэсхийг. Гэвч тэр нь үнэхээр л худлаа зүйлээсэн болохоор жижигэ үгүй гээд өөр юм тайлбарлалгүй орхисон байдаг. Түүнээс нь болоод жижигийг өөрийг нь хуурлаа гэж бодоод баг багаар гомцоор агаад жижигийн үсийг нь хайчилчихсан байдаг. Хин нэгнийхэн сэтгэл гинэд өөрчлөгдөчихвээ гэдгээс айж байгаагаа хэлэхэд түүнийг дулаахнаар тэрвэрэд хороо дээр хайр дурлалаас болоод муу болж өөрчлөгдсөн хүн зөндөө байдаг. Гэхдээ хайрын хүчээр сайн тал руугаа өөрчлөгдсөн хүн ч байдаг. Жишээ нь мэдээж эмэгт. Өмнө нь хоолыг зөвхөн гэдэс өлсгөөрөө л иддэг хэрэглээ мэт байсан боловч жижигтэй учирснаасаа хойш хоолны амттайг мэдэрч тэр нандаа амтыг нь бүр жинхэнэ утгаар нь ойлгож амьдрал нь өөрчлөгдсөн. Ийхүү хамаг зүйлээ ярьж дуусаад дэлгүүрээс авсан амттангаа өгөнгөө би чамд хайртай дурлцсан гээд одоо л нэг юм жинхнээсээ зорж байгаад хайртай гэдгийг хэлж чадлаа. Энэнд нь үнэхээр баярлсандаа. Би чамд хайртай. Нандин хүн минь бол чи. Өөр найз нөхөд хэрэг. Чиний бүх зүйлийг өөрийн болгомоор гээд яг гарын үнсгэж итэл ястай гадаа хүйтэн биш үү гэсээр нэг хүн юугүй ороод ирлээ. Баларсан гэж сандраад хумгүй босоод иртэл эмэгтийн эмээ нэрсэн байдаг. Хүү чи одоо юу хийж байгаа? Энэ арайч болохгүй штэ гэд буруугаар ойлгочих нөө. Манай жижигээ сандраад уушлаараа амттай амт хийсэн юм а гэд зүгтэн холгүй гарахад эмэгт гэрт нь хөргөж өгөхөр болдог. Гэхдээ одоо төрдөө харьцаа болиё гэдیں۔ Төрөөхөн л хайртай дуртай. Чиний бүх зүйлийг өөрийн болгомоор байна гэдгсэн хүн чи юу болов? Яач вэ гэсэн. Жижигийнх яг жинхнээсээ хайруу. Аль эсвэл зүгээр эндүүрл байсан уу ойлгосоо гэж хүсэн байдаг. Нээрэл тэр өдрөөс хойш хэлснээрээ ёстой ч ажил дээр нь чирэхгүй, ажлаас нь ч тосхгүй. Бүр сургууль дээрээ харсан ч хараагүй юм шиг л хажуугаар нь өнгөрөөд байдаг. Гэтэл жижигэ ажил дээрээ өдөржин эмэгтэйг хайж, уцаа шагааж, мэдэгдэл ирэх бүрт эмэгтийн болов гэдэл баярлан догдолсоор өдөржин түүнийг л бодно.
дэлгүүр ороод явж итэл эмэгтэй эмээтэй таарч хана. Эмээн ч өмнө нь буруу ойлгосондоо уушлалт хүсэн тэр хоёр нэгэн газар тай гэгчин сууж ярилццгаана. Эмэгт чинь өмнө нь хоол огт сонирхгүй бүр эдхийгч хүсдэггүй байсан боловч одоо бол шаал өөр. Өөрийн хүсэлтээр хоол хийхийг заалгуулад бүр амтархан иддэг болж сайнаар өөрчлөгсөн байд. Эн чинь мэдээж хиний аж вүлээ? Жижигийн л аж шүү дээ. Жижигээ гэртээ ирсэн чи эмэгтэйг бодоод салахгүй. Хэдий мессеж бичих гэж оролцсон ч бичээд л устгана. Дахиад бичнэ. Дахиад устгана. Ерөөсөө болтоггүй. Гэвч эцэст нь уулзмаар байна гэсэн ганц өгүүлбэр биччихэл унтаадаг нь. Тэгжээтэл бүр орой гинэт утсан дуураас сэрэж жижиг хартал хэн залгасан байх нь. Мэдээж манай эмэгт бүр амьсгаацсан. Яна уушлаарэ. Сая л мессежийг чи хараад харин нөгөө хэд жижиг зарайч ирээгүй л үдэ гэж балконоор хартал нөгөөх нь доор найл хэдийнэ ирсэн байдаг. Уул заад удаагүй хэрнээ нэгнээ санчсан. Хоёр маань бие биенээ чангаар тэрвээд ингээд түр тоглоомын талбай дээр суугаад ярилцахаар бол. Жижиг өөрийгөө энэ хугацаанд үнэхээр л эмэгтэд сайн босон гэдгээ ойлгосноо ч хэл. Бодол санаа өнцөг өөр байлаа гэд хайртай байж болохгүй гэсэн үг мэдээж үгүй шүү дээ. Өмнө нь хамт амттан хийж явахдаа ямар жаргалтай байл. Ганц ч тэр биш. Хамт байхдаа үргэлжил жаргалтай байсан. Жижигийн энэхүү үгийг сонссон эмэгт бүр хитрхи баярлсандаа нүдэнд нь нулимс дүрээл уйлчихсан. Чи уйлаад байгаа юм уу? Үгүй ээ би уйлаагүй гэж гүрийх гэж үзнэ. Эмэгт айжмаар ойртоод ахарна үнсгэж байгаа байхдаа гээд нүдээ тас хэдлэнаад хүлээгээд байсан чинь зүгээр л духан дээр нь үнсчих. Учир нь жижиг өөрөө хүссэн үед нь л үнснэ гэж амласан болохоор. За ингээд энэ хоёр маань хит хит удаагийн туршилтын үеэр эхлэнхээ дараа одоо л нэг юм жинхэнэ найз алга. Найз ах хоёр боллоо доо. Найзуудаа хэлтэл бөөн баяр. Өмнөөс нь л баярлаад идэг. Хаврын амралтаар хоёр одоо бодвол байнга л болцох уу? Үгүй юм да. Ажил дээрээ л хамт байх бах та. Юу ажил дээрээ хамт байх вэ гэвэл эмэгт чинь хамт байх хугацаагаа улам ихсгмээр байна гэд ажилд нь орсон байдаг. Эмэгт ажил амьдралаа салгана гэсэн болохоор жижигээ хэдий эргэлсэн ч зөвшөөрөөд одоо хамт ажиллаж идэг. Өнөөх яатайгоо ажил дээрээ юу ч болоогүй юм шиг ажиллаж байсан ч жижигээс холдоод хоёулахна болохоор эмэгт жинхэнэ зангаа гарганда яа буруу ойлголт өгчихсөн болохоор амхандаа ойлголцоод эвтэй бай гэсэн ч битгий жижигтэй ойртод агаар гэж хатуухан хэлчихэд юу ч ярихгүй яваад өгнө. Эмэгт ч ажиллаа бол муналцуулах юм а. Баахан шинэ номнууд ирээд менежер нь ганцаархнаа боох арай их байхаар нь жижигээ яа бас ажлынх нь нэг охин. Тэр гурав нийлээд туслахаар болно. Орой нь менежер нэрээд нилээ ихийг бүр ажлынхаа хажуугаар боосон нь хараад чихтэйхэн магтаж өгнө. Тэгсэн эмэгт бас боож тусалсан байд. Гэхдээ яаж боохыг нь заагаагүй. Сургалтанд ч суугаагүй байж боочсон байд. Яаж вэ гэвэл эмэгт ажил дээрээ хүмүүсийг хийж байгааг нь хараад хараад түүнийгээ давтаж хийсээр агаад сурцсан байдаг. Менежер нь ч баярлаж бүгдэнд нь уух юм авч өгнө. Чи яагаад ингэл хичээгээд байгаа? Жижигийн үнэлэмжийг бууралмааргүй болохоор. Бас та надад дургүй юм шиг санагдаад яагаад ингэж санагдчихваа гэвэл өмнө нь анх орж ирэхэд нь хэлсэн үгнээс нь болж л дээ. Менежер нь ч тэр үедээ нэг их юм бодолгүй хэлсэн болохоор тэрэндээ ч ууршлал тусан. Зүгээр л байнгын үйлчлүүлэгч нь ажилд нь ороод ирэхээр яаж харах ярихаа мэдгүй балмагдаад тийм үг. Эмэгт чинь бүр багасаа л эндээс ном авдаг байнгын үйлчлүүлэгч нь бүр үзмөр дээр тавьсан номыг нь авдаг байсан болохоор нь менежер нь цээжилчих. Ингээд ашгүй нэг юм уучраа олоод авлаа шүү. Тэгжээтэл жижигийн найз ягаана найз залуу Кэгийнхаа гэрт өргөддөг. Анх удаа очих жоо болохоор догтлох нэг зүйлээс маш ихээр айж ид. Тэр нь юу вэ гэвэл тэднийх маш том нохойтой. Хөөхөн нохой л доо. Гэхдээ ягаана нохойноос үнэхээр их айдаг болохоор ёстой ойртч чадахгүй шүү дээ. Тимээс жижигээс тусламж хүснэ. Жижигээ яавгоос нохойтой болохоор нь яавал айцсан багсах талаар асуудал нөгөөх нь түл манад ирэх юм уу гэж юм. Гэхдээ энэ үгэнд нь нэг хүн үнэхээр ууртай байна. Зүгээр л нохойтой шууд уулзаад үзвэл яах бол гэж бодсон байдаг. Мөн эмэгтэйг уурлаж магадгүйгээд хамт урддаг. За ингээд ягаанаг дагуулад яавгийн руу явлаа да. Гэвч ягаанаа бол очоогүй ээжж лайгаад явж чаддгүй. Арай гэж нэг юм гэрт нэртэл нохойных нь нэр жижигийнхтэй адилхан ч ах. Бүр нэр нь ч биш. Тэр чигээрээ жижигтэй адилхан юм а гээл нөгөө хэд нь хөөрдөцгөн. Тэгж байтал яриа гинэт жижигийн талаар болж ирээд яав. Жижиг багангда ийм байсан штэ гэж ярьж эхлэхэд нь нохойгоо илж үзэхгүй юм гэж шаал өөр зүйл рүү яриаг оруулчихна. Бодвол цаадах чинь хардаал байгаа болтой. Өө ястай. Нохойтойгоо ойртох гэж илгийн юм болно доо. Яганаа нохойноос айгаад хашгирна. Нохойн зүрж айгаад юу ч болоод байгаа. За гэхдээ
Зоригоор чангалаад багаар ойртоод жижиг байна гэж төсөөлж үзсээр байгаад цаадах чинь хүрчлээ. Бүр илээд за бараг л тасчлаа. Тэд бусд нь ч ээлжээрээ нохойг илээд эрхлүүлж яхад эмэгт ганцаараа суугаад л байхаар нь нохойг хажууд нь тавьчихна. Ахандаа аав гэж байсан ч эмэгт жижиг байна гэж бодоод сайн охин гээд илж эхлэхэд жижиг нь наан ничээд явчихна. Дунд ангидаа жижиг найзадтай болохыг хүсдэггүй. Их бүрэг хүүхэд байсан ч тэр нь бага ангийнхаа явдлаас болоод тэр шүү дээ. Яг тэр дүнсгэр бүрэг үед нь Ягана эрт түүнтэй найзалж дотносож хөгжөөж ирсэн. Хэдий хайр дурлалын тал дээр илэн далангуй Ягана эхэндээ амар эвгүй санагддаг байсан ч сүүлдээ хөгжилтэй болж эхэлдэг. Тиймээс яг тэр хэцүү үед нь тусалсан болохоор жижигээ чадах бүх зүйлээрээ туслахыг их л хүсв. Удахгүй эмэгтийн төрс өдөр болох ч байна. Энэ хоёр тэр үед нь Сакура харахаар болчихно. Энэ удаад ч аав ээж нь ирж амжихгүйг мэдээд имэн л эмэгтэй өмнөөс уурлаад гутарж ид. Тиймдээ ч хийх зүйлгүй бол манай түрээ дээрээ хоол хийгээд өгье гэж эмэгтэйг уурсан ч жижигэтэйгээ гарахаар болцсон учраас татгал. Тэгвэл бити уяанаасаа хадуураад охиугод оройтуулаарай да. Гэрт нь эрс хүргэж өгөөрэй. Харанхуй их ялгоорой. Эрт харин шүү за. Гэтэл баахан зөвлөгөө өгнө. Эмэгт хизээж хүлээж байгаагүйгээрээ төрсөн өдрөө хүлээсээр. Жижигэ эмэгтэй хэлсэн хүссэн үед чинь үнснэ гэснийг нь дахин бодоод яг яах ёстойгоо ойлгодгүй. Яг хизээ үнсийг хүсгээ мэдэхгүй болохоор мэрэгэн ухаанаа хайрлаач гэсээр эгчээсээ зөвлөгөө авахар ирнэ. Эгч нь ядж яхад хүнтэй үерхэж үзээгүй. Одоо яг юугаа хэлэх вэ дээ гэж бодсон билгүй. Нөө юу л да. Наадах чинь бол хүрхийг хүснээ дараагийнх гээл хос. Тэгсэн чинь эмэгтэй төрс өдрөөр жижигийн өвөөгийнхний өдөр давцчихна. Эмэгт бол жижиг минь хүрэхэд л зөндөө их баярлах болохоор санаа зовох хэрэггүй хэмээн тайвшруул. Ядаж өөр өдөр хамт гарыг гэхээр жижиг ажил дээрээ амжихгүй. Бас удахгүй сургууль орох гээд ерөн л их завгүй байх нь л дээ. Тэгэхээр яах юм бол доо? За ингээд хүсэн үлээсэн эмэгтийн төрс өдөрч боллоо. Яг л өмнө нь юу хийдэг байсан шигээ энгийн нэгүүд цайгаа уучаад гэрээ цэвэрлээд номоо уншаад хийдэг зүйлс нь дуусчихна. Тиймээс ядчил өөрөө ч болтугай Сакура арахаар яванда. Учир нь дараа нь хамт ирж магадгүй болохоор бараг судлаад байгаа юм шүү. Жижигээ адагээс бацвал харанхуй болохоос өмнө амжих болов химэн бараг тоо одчих гэсэн болоогүй. Одоо хоолнд орох юм гинэ. Яалцчгүй орой болох нь тодорхой. Тиймээс гутрангуй байхад нь чи тэгвэл харьцал болно эцтэй. Хэрв төрс өдрийг нь зөвхөн өөрийнх нь өдөр болговол тэр хүн ямар их баярлах бол гэхийг сонсоод одоо л нэг юм юу хүссэнэ ойл. Өмнө нь эмэгтэй хийж өгчээсэн шиг энэ өдрийг онцгой болгохыг хүснээр үлснийг надад даатгачаа. Яганагийн найз залуу К эмэгтэйс даалгавар асуухаар залгаснаа төрсөн өдрийг нь мэдчихэд баяр хүрэг бас хургай хөөх жижигтэй хамт байгаа мó. Үгүй ээ. Яагаад анхны хамт тэмдэглэх төрс өдөрчин үсттэй гэд дайран дээр давс гихчээр эсэн бус юм ярьчихнаа. Гэхдээ жижигийн ажил төрлийг ойлгоод хүлээцтэй хандж байгаа эмэгтэйг ёстой сайн залуу байна хэмээн магтахад эмэгт харин ч гайх. Багасаа л өөрийг нь нэгт тавих хүнийг хайж бусдад хамаг сэтгэлээ гаргасан ч нэгэн ч түүнийг нэгт тавиаг. Гэхдээ жижигтэй хамт байхад тэр нэгт мэгт байх ерөөсөө падгүй. Зүгээр л инээмсэглэлд нь аз жаргалаар ийм өөрийгөө сайн хүн гэдэгт нь эргэлздэг юм байна. Жижигээс хамаг хурдаараа гэрт нь иртэл байдаггүй шүү. Цаатан Сакура харахаар явцсан штэ. Уцаар асуухад гэртээ байна л хэдэдэг. Гэд дахиад хонхын дарахад яалцчгүй л гэртээ байхгүй л байна л та. Жижигэ бодож Сакуратай өмнө нь очихоор ярилцсан газрын санаад хамаг хурдаараа тэр газар руугаа гүйж өгнө. Явж иртэл ашгүй байж гинэ. Ийшээч ирэхдээ гүүгээд буцаад эмэгт рүү гүүгээд. Ястай нааш цааш хизчгүй ч. Жижиг хараад эмэгт бүр шоконд орчихно. Тэр үед л юу ч болсон жижигээг орхилгүй хамгаалж за энэ хань байхыг хүснэ. Хэдий жижигийн номер 1 нь биш байсан ч жижигийг өөрийнхөө номер 1 хүн болгож байхыг бүр ингэтлээ л баярлчихжээ. За хаврын амралт дуус. Эднэр чинь ахлах сургуулийн 2 дугаар анги боллоо. Цайны цагаар жижигээ хэрв эмэгттэй хоолоо идэхэр болчвол найз нь ганцаараа идэх гээд. Харин найзаагаа сонгочвол эмэгт ганцаараа идэх гээд. Яасан ч хэцүү юм битээ. Тэгсэн дахиад л эмэгт мэрэгэн санаас идэв. Зүгээр л гуруулаа хооллоход ямар ч хүнтэй ойлгохтой юм ярьдаггүй хүйтэн хүнд эмэгт шин жижигийн найзтай жигтэйхэн ярэ нийлж шүү. Гайгүй харилцаж байгааг нь анзааран урамшиж жижигээ эмэгтэйг дахиж ганцаараа хоол идүүлэхүн тул бөөндөө хамт хооллохоор бол эмэгт жижигээг Кэг нэрээр нь дуудаад байгааг анзаараад даргасан болтой. Өөрийгөө бас нэрээрээ дуудуулахыг хүссэн. Тэгсэн бөөндөө хоолоо идэж байхдаа жижигээ эмэгтэйг анх удаага нэрээр нь дуудсан чинь эмэгт бөөн баяр болоод улайгаад хоолоо хүртэл асгаад ёстой бантаж өгөндөө. Үнэндээ яав багада
Нохойгоо санаад буланд уйлж суугтан тэрийг нь жижигээ олоод харчихдаг бөгөөд цаанаа нь Яогийн найзууд түүнийг хайж байсан. Яогийн гуйснаар жижигээ хинт ч энц байгааг нь хэлэлгүй тайшруулсан байдаг. Түүнээс хойш дотносож сайхан сэтгэлтэй хөгжилтэй жижигэгийн хажууд байхад Яо тайвширдаг байж л дээ. Эмэгтэд хүмүүс бараг л байнга сэтгэлээ илчилдэг бололтой. Яг нэг охин сэтгэлээ илчилсэн чинь үгүй би чамайг сонирхгүй байна. Хүүе, энэ жижигээ эмэгт хоёрт чинь уулын эртнээс зүс мэддэм бэ штэ. Нэг өдөр Яо амьтны тухай ном уншаад уйлчих нөө. Уйхан амт юм а. Бодвол өмнөх нохоогоо бодоод уйлсан мэт. Тэр үед нь дахиад л жижигээ ирж таараад бас л яг тэр үеэр нь Яотой уулзахаар нэг охин ирж таарч жижигээ Яог аврахаар туслах гэсэн ч худлаа ярихтай муу юм да. Энэ Яо бишээ гэл авчна. Яг л хуучин шиг. Яог аврах жижигээ тэгж авруулж аварч дуусчаад жоохон ч болов ярилцаж ав. Эмэгт жижигээ Яо бас нэгэн охин тэр хэд бөөндөө боулинг тоглохоор бол бүгд л янзын тоглолт. Эмэгт хүртэл ер нь чадахгүй зүйл гэж байна уу? Харин жижигээ нэгийг нь ч ондоггүй юм гинэ. Нээрэл онохгүй шүү. Гэхдээ бас яах вэ? Нэгийг унасандаа бөөн баяр. Энд хоёр охин нь тоглоод байхаар нь нөгөө хоёр нь ч бас юугаараа тотох хэлээ. Хоёулаа ч гэсэн явж тоглохоор болно доо. Гэхдээ зүгээр ч нэг тоглохгүй. Бооцоотой. Хэрв Яо ялвал эмэгт өнгөрсөн түүхийнхээ талаар жижигэд хэл. Ууг нь эмэгт хэлбэл хэлээ гэд байдаг л да. За тэр ч яах вэ? Хэрв эмэгт ялвал Яо дахиж тэдний харилцаанд оролцохгүй. За ийхүү. Залуусын тулаан эхлэндээ тэндээсээ охтууд залуусыг харчаад хөөх тэнд амар хөөрхөн царайлаг залуус тоглож ийн гинэ. Явж үзээ л та гэд шуурч идэг. Яг энэ үеэр жижигээ ирээд тэр хоёрыг дууттал Яогийн анхаарал сарнаад өө жижигээ гэдэл харах хооронд нь үгүй чи булхаа эцтэй гэсээр ийхүү тоглоом маань дуус. Үүнээс хойш энэ хоёр нэг нэгнийхээ талаар асуумаар байсан асуултаа бага. Яг л анхлан суралцагчид шиг асуухаар болцгоо. Өнөөдөр болцохоор тохирсон боловч нэлээд бороотой байсан болохоор сургуулаар явангаа асуултуудаа асуугаад л явж өг. Тэгэх замдаа найз нь дугуйландаа сууж ахтай. Бас ягаанаа найз залууга хүлээгээд зогсож байгаатай нь таарна. Сагсан бөмбөгийн багийн гишүүн бөгөөд дөнгөж 1-р ангиасаа 3-р ангийнхныг гүйцээд энгийн тоглож болчихсон болохоор ах нартайгаа жаахан таархан харилцаад байт юм байна. Бас л хичээнгүй залуу байгаа шүү. Хөөх, эмэгт чи манайд орохоор ирсэн юм уу? Яха өндөр болохоор чин дуртай явна. Зүгээр болохоор одоо буц. Эмэгт 6-р ангидаа нэгэн найзтай байсан бөгөөд тэр нь өөрөөс нь нилээн ах. Эмэгтийг чихээ цаалмаар байна гэхтэн бүр тусалж дэмжижсэн хүн нь. Ууг нь дунд ангийн хүүхэд болохоор зогсоох ёстой байтал бүр туслаад цоолж үжижсэн хүн шүү дээ. Тэр хүн нь санаа зовдөггүй. Их чөлөөтэй сэтгэлгээтэй хүн байсан. Гэтэл нэг өдөр эмэгтэд юу ч хэлэхгүй явчихсан байдаг. Тиймээс дахиж ингэж шархал сэтгэлээр унмааргүй байгаа болохоор найзуудтай болохыг нэхийхдэггүй байж л дээ. Жижигээ духан дээр нь үнсчих. Тэгснэ энэ аль дохио гиндэ. Энийг нь ч эмэгт ойлгоод жижигээг өөр бэлэн болтол нь үнсгүй гэж амласан бөгөөд тэрэндээ хүрэх гэж бас нилээн үзэж таарсан ч эцэст нь жижигээ ийхүү дохио өгдөг. Тэгснээр жан ийхүү тэдний анхны үсэл намуухан бороотой өдөр. За одоо хэдүүлээ. Эмэгтийн бага насны талаар хагас угсал мэддэг шүү дээ. Тиймээс одоо илүү дэлгэрэнгүй мэдцгээе. Эмэгт багадаа их л бүрэг ичимхий. Нүдний шилдэг өгöd байсан юм байна. Гадаа нэлээд хүйтэн байх. Зүгээр л ном уншиж байгаа юм шиг жүжиглж байгаад цаанаа тоглож байгаа жижигээг хараа судаг байсан. Анх унсан эмийг нь авч өгснөөс хойш эмэгт яагаад ч юм тэрхүү охины талаар илүү ихийг сонирхоод л байдаг бол тэгэх тусам жижигээг яг ямар зангаар ашинтайг ойлгож тэр үеүдтэл байнга нэг өвөөтэй хамт байдаг бөгөөд амьдралын талаар их л үнэтэй сургамж өгдөг бай. Энэ өвөө нарай эмэгтэй нэлээд насны зөрүүтэй найз юм байх та. Бага сургуулаа төгсөх үед нь багш нэгэн цаас бүгдд нь өгдөг. Бөгөөд 3 найзтайгаа солилцох ёстой байдаг. Эмэгт найзгүй болохоор хинтээ солилцох вэ гэж бодон цаасаараа цаас онгоц хийгээд нисгэж. Гэтэл жижигээ ирж таарад онгоцыг нь буцаа өгдөг бөгөөд тэр үедээ адилхан цаас байгааг нь анзаараад нэг сургууль гэдгээ мэдэлсэн. Жижигээд өгөх нэг хүн дутаад байсан болохоор эмэгттэй цаасаа солилцож байгаа. Тэгэд эмэгтээс нэрийг нь асуухад ууг нь Саки гэж хэлсэн ч нэлээд зөөл хэлсэн болохоор нь жижигээ Сасаки гэж андуурчихна. Ядчихад харж явдаг охинтойгоо яриад бүр цаасаа солилцсондоо бөөн баяр. Өөрийнхөө цаасыг ганцаараа байхад нь л өгмөр байдаг ч нэг л болохгүй байсаар бараг төгслөө. Тиймээс зориг гарган одоо л ангитай байвал өгнө. Заавал өгнө. Гэсээр ангид нь нэртэл дотор нь өөр бас нэг хүн байна. Гэхдээ тэр хоёр хүн муудалцаад байгаа болтой. Тэгсэн тун удалгүй нэг охин уйлаад гүүгээд гарч ирдэг бөгөөд цаана жижигээ уйлаад
суудсан. Үсээ тайруулчихсан байдаг. Түрүүний охин найз нь байсан бөгөөд үсийг нь хайчилж хаад гараадгүй. Тэрхүү аимшигтай явдлыг эмэгт харж л байсан байна л да. Хэдий очиод тайвшруул, багшийг дуудах, урмын үг хэлэх гээд зөндөө сонголт байсан ч алийг нь ч хийлгүй. Жижигээг уйлж хат нь орхиод яв. Өөрийгөө үнэхээр их буруутгаж ирсэн. Тэр үед нөгөө найз нь хайрыг хүчээр биелүүлж болохгүй шүү. Хүнд дурлаж болохгүй хүн гэж хаач байх. Гэх мэтчлэн урам зориг өгч байнга л дэмждэг байсан. Эмэгт багада ийм охин надад сайн болвол ямар гоё вэ гэж бодон мөн дахиж уулзахгүй байх гэж бодсон хүнтэйгээ одоо бүр уулзаад үерхсэн явж идэг. Яг л мөрөөдөл нь биелсэн юм. Харин жижигэ Сасаки гэж буруу нэрийг нь сонсноосоо болоод түүнийг одоо болтол танихгүй яваад байж л тээ. За, дараагийн нэгэн болзоогоор тэр хоёр хамт кино үзэж, хоол идэж хөвжөлдөөд нэг дэлгүүр ортол дүүрэн хос бүгшнүүд байна. Нэгийг нь зүүж үзээд жижигэд таалагдвал эмэгт авч өгье гэсэн чинь жижигэ шууд л эмэгтийг дагуулад. Ууг нь арай үнэтэй байгаа болохоор явсан ч эмэгт нь дург байгаа юм байна л та гэ буруугаар ойл. Гэтэл жаахан явж агаад дахиад өөр газар иртэл бас л дүүрэн бүгжнүүд байдаг. Харин эндхийн үнэ нь арай гайгүй үнэтэй юм байна. Тийм болохоор эндээс хос бүгж авах уу гэдэг байгаа. За ингээд манай хоёр хос бүгжтөөж болоод авлаа да. Ийхүү хайраа хэлбэрт оруулан зүг. Жижигийн өмнө нь хүнийг хайрлах, хайртай хүнээ инээл сэтгэлээ илчилэхэд ийм их зориг ордог гэдгийг юусоо мэдэхгүй байсан бол одоо шал өөр хүн болж өөрчлөгдөжээ. Хайраа илэрхийлж хүнд дурлах ямар сайхныг мэд. Бидээ хайр гэдэг зүйлийг зааж өгөн хамтдаа архин дэвшиж өссөөр тэдний гэгээхэн хайрын төв ийхүү аж жаргалтайгаар өндөрлж байна.